За сайн мэцгэнэ. Наваг Пүрэв огт мөх хоёр гэдэг. Би Монгол Софт клубын үүсгэн байгуулагч админ. Манай клуб нь 2017 онд 17 оны 9 сарын 11-нд анх нэгдэжсэн. Манай клуб чинь гой мөхий олуулаа нээж юм хийн. Манай машин чинь бас энгийн голцоо машин ирдэг. Тэгээд тэрэндээ чадах ядахаараа би эндээ дэм болж тусалж дэмжиж юм хийж өгдөг. Одоо биднээс чинь Монгол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Монгол залуучууд болохоор одоо гадны нэр томьёо хэрэглэхээс илүү Монголынхаа үндэсний чиг зорилгыг одоо ингээд баримтлаад Монгол гэдэг нэрийг л өгсөн. Би өөрөө анх энэ клубыг нээж явахад Прус гэдэг машинтай байсан. Прус 20 гэдэг. Одоо тэр машиныхаа арын эс хэсгийг аваад Монголс гэдэг нэрийг болгочихсон. Манай голцоо залуучууд ер нь залуу хүмүүс байдаг доо. Нэг 20-с 25 насны залуучууд голцоо байдаг. Тэгээд найрсаг хамгийн гол нь хүмүүст ирэхэд урдаас нь янз буруулаад тэгээд байдаггүй. Тэгээд аль бол би энэ эвтэй байдаг. Тэгээд унаад ирэх нь болохоо байлаа гэд манайхан чинь тэгэл бөөндөө нийлээл нэг ардаас явна. Нэгэн дугаа гарчлаа гэхэд ардаас нь хөөцөлтөл дугуйг нь одоо авч өгдөг ч юм уу. Тэгэл ер нь тийм нэг найрсаг нэг ах トゥ ус найз нөхдүүд шиг л байт юм дөө манай клуб гэх юм. Тэгээ одоо баралж клубийнхнээс өөр нэг оруулж найз байхгүй ч гэдэг дөө. Бүгд л өдөржингөөл тэгэл хин завтаагаан тэгэл ирээл бөөндөө нийлээл юм ярьж сууцгаан билар тоглоно чөлөө цагаараа бас ижил жишээ гар салхи цагаар нь гарна. Тийм л юм хинтэй юм. Tell me what you find. You're gonna see the same sucker MCs on the sidelines in the fourth quarter when it's do or die time. That's when this crew is inclined to go prime time from day one straight till it's done. But you all Манай клубын онцлогч нь одоо хайбрид автомашины клуб гэж явдаг юм. Тэгэхээр манад одоо хайбрид төрлийн машин ондог бүх л залуучууд нэгдэх боломжтой байгаа. Манай Монгол Софт клуб гэдэг групп байгаа. Тэрэн дээр нэгдээд тэрэн дээрээс админтай холбогдож жагаад админ дээрээс бүх мэдээллийг авч жагаад нэгдэх боломжтой байдаг. Одоо яг нэг 20 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа хийж байгаа. Манай залуучууд бол яг ингээд нэгэндээ айгүй сэтгэлтэй, нэгэндээ тусдсан болоод одоо мэдэхгүй чадахгүй юм хэлж яриад нэг нь одоо нэг зөвлөгөө авахд одоо тэр нь тийм энэ юм гэдгийг хоорондоо ярьж хөөрөөд тэгээ машинд юм хийх сонирхолтой залуучууд бас манай клубт байдаг. Одоо манай клубын хоёр орилгоо ярьчтэй. Өдөр өснийг тамгалцаа. Тэгээ яг ингээ хоёр талд ингээд ирээд ингээ ярих юм бол ингээд чихвч зүгээ ингээд амар чанга хөгжим сонсож байгаа юм шиг тэгш ярьдаг залуучууд байгаа. Соёлч илүү араас.
Ер нь аягаа гоё сайхан хамт олонтой. Тэгээ хамт олондоо баярлж явдаг. Миний мэдэхгүй чадахгүй юмыг надад зааж өгдөг. Надаас миний мэддэг чаддаг юм надаас суралцдаг. Нэг нэгнээсээ суралцаж нэг нэгнтэйгээ ярилцж явдаг сайхан хамт олон байгаа. Сайн байна. Гомбатрын бомж жаргал гэдэг. Би Монгол Софт клубийн үндсэн гишүүн байна. Хэр авто центрт манай клуб хамтарч ажилладаг байгаа. За тэгээд агрегат авто засварыг бол одоо хариуцаж ажиллаж байгаа. Манай клубд ирсэн залуучууд болохоор одоо гэрээтэй гоёл чимэглэлийн газар гэж байгаа. Авто үзүсэр гэж байгаа. Агрегат засвар, авто угаалга гэдэг ер нь автын талын бүх газруудтай гэрээ хийж ажилладаг. Тэгээд манай залуучууд очиод тэр газар үйлчлүүлэхэд одоо тэнцэнээс одоо зах зээлийн үнээс одоо төдөө гэж бууруулж зах зээлийн үнээс доогоор өнөр манай залуучуудад бараа гоёл чимэглэлийг нийлүүлдэг. Тийм газруудтай. Клубийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хамгийн гоё зүйлс бол сайн үе сайн юм байгаа. Бид нар улирлалтаа доороо хийж нэгээс 2 удаа сайн үе сайн хийдэг байгаа. Хамгийн их сэтгэл хөдлөлтсөн сайн үе сайн өнгөрсөн 6 дугаар сарын 1-нд хүүхдийн баяраар бид нар улаан жуулуудын хогны цэглүү явж хүүхдүүд бэлэг тараасан. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүд тод үлдсээ сэтгэлд. Цэцэрлэг төрөлн дээр би залуучуудаа цуглуулад тэгээ тэндээс залуучуудаа аваад одоо нөө хүүхд рүүгээ явж исэн. Цэцэрлэг төрөлнгээс хурдын байрны урдуур гараад хоошоо 120 тал руугаа хоошоо буудлын руу ирэхэд яг цагдаа нар зогсож байгаа, тохид зогсоожсэн. Биднес ч нөгөө туг бүчтэйгээ бөөнөрөө цуугалцсан явж байхад. Тэгээ цагдаа зогсоогоод тэр үед за туг бүчээ тавьсан талбар руу чиглээд хаашаа яах гэж явж байна гэж асуужсан. Тэгээ би ингээд нэг хүүхдийн сайн сайн дээр залуучуудаа нэгтгэхэд оролцох гээд одоо нэг хүүхд рүүгээ явж байна гэдэг хэлжсэн. Тэгсэн чинь тэр цагтаа ингэрээ бүр сүрхий явхаал ирсэн. Тэгэхээр за нэг торгодог юм гаргаж ирэхэндээ гэсэн чинь төрөвчөө гаргаж ирээд нэг 10,000 биднээсээ одоо нэг хамдын аян дээр нэмэрлэж исэн. Тэгээд тэр цагтаа тэгж хэлсэн. Энэ мөнгөө тэр хүүхдийн аяндаа зарцуулаад жоохон ч гэсэн нэмэр болох хаа гэд тэр аягүй сэтгэл тоногсчихсэн. Тэр цагтаа бүр аягүй их баярлж исэн. Манай автоклубд одоо хилс жордоо гишүүнээр байгаа залуучууд гэх юм бол 19-оос 35 насны залуучууд ер нь нэгдээд одоо ингээд байж байгаа. Тэгээд хамгийн бага нь гэх юм бол 19 настай одоо манай шинэ гишүүн байгаа. Манай автоклубд одоо нэгдээд давуу тал гэх юм бол манай автоклуб гоёл чимэглэл, автокүүз үзсур, агрегат засвар гоё одоо юуны ер нь автын талын бүх чиглэлийн тийм одоо машина тоноглох сонирхолтой залуучуудын одоо бүх хүсэл хэрэгцээнд хангасан юмыг би залуучуудаа гэрээ хийж одоо нэг газруудтай гэрээ хийж жагаад хамгийн доод өндөр боломжтой үнээр нь
гаргаж өгөхийг ер нь зорддог. Тиймэрхүү байгаа болооч гэж боддог. Тэгээд гишүүд дээр гэх юм бол манай залуучууд ингээд нэгдээд нэг нэгэндээ юм ингээд ярилцаад хийж өгөхөд одоо гэрэл чимгэл, гоёл чимгэл хийлдэг. Одоо би өөрөө гоёл чимгэл, гэрэл энэ төрөнд хийж өгдөг. Тэр залуучуудаа материалыг авахулаад ажлын үйл центр гэхгүй шууд хийж өгдөг байгаа. From day one till it's done, do or die, me and you. Big up to this crew. Yeah, we like to keep it positive, you know how we do. Big up to this crew. Got props non-stop and mad love for you. Now roll back. Тэгээ ерөнхийдөө манайх чинь орж байгаа гişүүд маань болохоор ихэнх нь ер нь 20-30-ууд байдаг. Гэхдээ манайх заавал 20 орно, заавал 30 орно гэсэн юм байдаггүй. Ерөнхийдөө хайбрид машин л бол манад орох боломжтой. Тэгээ хамгийн гол нь олон нийтийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэгээ нээлттэй тийм хүмүүсийг авдаг байгаа. Тэгээ мэдээж бас машиндаа ядаж машинаа мөнгөд угаадаг, цэвэрхэн. Тэгээ машин тэргэндээ энэ тэндээ сэв суулгатай тийм гэж явдггүй цэвэрхэн машинуудыг ерөнхийдөө авдаг байгаа. Тэгээ авахдаа манайх өөрсдийн гэсэн анкет бүгд ордог байгаа. Ялангуяа олон нийтийн газар одоо хараалын үг хэлдэггүй. Тэгээд дүрм зөрчдөггүй. Тим шалгуурууд байдаг. Тэр шалгуурууд дээр манайх анкет бүглөө тэрийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг авдаг байгаа. Манай хамт олон бол нэгнэ гэсэн сэтгэл зүрхтэй. Би үүндээ туслахад хизээч үгүй гэдгүү. Тийм хамт олон байгаа. Клубийн гишүүдтэй хандаж хэлэхэд нэг зорилготой, нэг сэтгэлтэй, нэг зүг харж, нэг чигт яваа та бүхэндээ маш их баярлж авдаг шүү. За нийт чулууд сүртэй хамтад манайхан 4 баримтлаад гэрлэнтэйгоо бариад тэгээд нэг нэгэндээ соёлтой, хүлээцтэй, нэг нэгэндээ зам тавьж өгөөд айл бол хэрэлж уралдахгүй айтаахан биеиндээ хүлээцтэй андараа л гэж хэлмээр энэ залуусаа жолооч нартай.